өөрчлөлтийн гэрээнд ерөнхий сайд Дубайд очиж гар үсэх турсан. За улсын хурлдах шударга сэвслээс ажлын хэсэг гарч Дубайн гэрээг шалгаад үзэхэд оюутлогын лицензийг гадаадын 15 банкны барьцаанд тавьж Монголын талын өрийг 2 тэрбумаар нэмээ зогсохгүй Монголд орж ирээгүй санхүүгийн шалгалтаар тогтоогдсон өрөөгч өөр дээрээ авсан болох нь тогтоогдсон байна. Иймээс шударга сэвслээс Дубайн гэрээг өөрчлөх мэдэгдэл гаргаснаа өнөөдөр зарлалаа. Манай сангийн яам гайл татвараас оюу толгойд 2 жилийн турш шалгалт хийсний эцэст оюу толгойд оруулсан гих 7 тэрбум доллароос 2 тэрбум ам доллар нь Монголд огт орж ирээгүй хоосон бичлэг байсан тогтоогдсон байдаг. Гэтэл Дубайн гэрээгээр энэ мөнгийг Монголд орж ирснээр тооцно гэсэн нь манай талд өр нэмэгдүүлэхээр болжээ. Оюу толгойд 2009-с 12 оны хооронд 7.9 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэгч үүний ердөө 1 тэрбум нь машин техник тоног төхөөрөмжгээд бодит зардалд зарцуулагдсан, харин 6 тэрбум ам доллар нь үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс менежментийн зардалд зориулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бодит зардлаасаа 6 дахин их зардлыг үйл ажиллагаанд зориулсан гэсэн үг. Тухайлбал оюу толгойн нэг менежер нь жилдээ 90 мянган долларын цалин авч байгаа нь дэлхийн жишгээс 3 дахин их юм а. Оюу толгойд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон гэдгээрээ хөрөнгө оруулагчид ихэнх буюу 66% эзэмшиж байгаа. Гэтэл гэрээ байгуулахаас өмнө гарсан хайгуулын зардлаа хөрөнгө оруулалтанд нэмж тооцноор бид мөн хайгуулын зардлын 34%-ийг нь өндөр хүүтэйгээр төлөх болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд орон нутагт хандив нэрээр 61 сая долларын тусламж үзүүлснээгээ мөн хөрөнгө оруулалтандаа бүртгэсэн байна. Бид 10 жилийн дараа энэ хандив нэртэй 61 сая долларыг 2 дахин нугалж төлөхөөр болцоод байгаа юм. Бээжинд нээсэн авиахаа манзын төлөөлөгчийн газар хятадд байгуулсан цахилгаан станцаа хүртэл Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж үзээд манайхаар 33% төлөвлөхөөр бичсэн байдаг. Ийм хөрөнгө оруулалтын хэтэрхтийг хүлээн зөвшөөрсөн нь Дубайн гэрээний хамгийн том алтай юм а. Оюу толгойн тэр нөгөө толгой компани түүний охин компаниудад гарсан зардлыг авч ирээд Монголын оюу толгой дээр зардлуулга бичсэн 200 сая доллар. Айлын. Ер нь оюу толгойд оролцож байгаа энэ бүтцийг та нар бол бараг учрыг ойлгохгүй дээ. Яагаад гэвэл шүү дээ. Турко сийлэн ч юм уу, оюу толгойн юм уу, Рион юм уу, дээрээс нь Нидерландынх нь Рио юм уу, Монголынх нь ч юм уу толгойн юм. Тий, тэр ерөөсөө учрыг нь олдохгүй. Яагаад гэвэл энэ олон компаниуд чинь хоорондоо булхаа хийдэг байхгүй юу? Би танад нэг жишээ хэлэх үү. Оюу толгой төсөл хэрэгжээд гэрээ байгуулагдангуут Аюунхоо Майнз гэдэг компани оюу толгой руу 129 сая долларын тоног төхөөрөмжөө худалдсан байна. Тэрийг нь Аюунхоо Майнз гэдэг компани худалдаж аваад эргээд оюу толгой компани руугаа 200 сая доллар болгоод шахацсан байна. Мэдчихэж ингээл ерөөсөд дансны бүртгэл хөдөлгөөнд дундаас л 120 сая долларыг алга болгоцсон. Байх жишээтэй. За ажил үүргийг давхардуулж бичээд 300 сая долларын мөнгө өгсөн. Давхар биччихдэг. Энд нэг хийсэн ажлаа энд нэг хийгээд биччихдэг. 300 сая доллар. За дээрээс нь хандив тусламж өглөө гэдээ манайхан баярлаад алгачаад өгөөд идэг. Тэрийгэ зээлэн бичдэг. 61 сая долларын хандив тусламж өгсөн байна. 1 сая долларын тий. Ажил оюутлогоо төслийг хэрэгжүүлэхэд өмнгийн говийн хөгжлийн зөвлөгч лүүийн байгуулад өмнгийн говьд өгөөжийг аавна гэж одоо тэгсэн шүү дээ. Тэнд хандив өгөөд байнгээл манайхан баярлаад алгацаад исэн чинь бүгдийн зээл бичсэн. Аваад зээл бичээл авсан өдрөөсөө хүүд хацсан явж байгаа. 10 жилийн дотор энэ зээл 2 дахин нугарна. 129 сая доллар бид нар 22 онд төлнө. 129 сая долларыг төлнө. Огт өөрт нь хамаагүй газруудын үндсэн хөрөнгийг ингээд мөнгө гаргаад засчихдаг. Жишээ нь Петровисын нефтийн агуулгыг засаад хөрөнгө оруулсан. Тэрийг авчиад оюу толгой хөрөнгө оруулалт бичсэн. 3 тэрбум төгрөг. Хэн хийдгүүхээр тэнд сууж байгаа нэг менежер л хийждэг. Яаж Монголын өөрөг нэмэгдчихдэг. За валютын одоо ханш өөрчлөгдөж гэнэ гэдэг их хэмжээний мөнгө зарцуулаад бичсэн 39 сая долларыг 10-12 оног би яриад шүү зүүхийн хооронд. Түүний 11 сая доллар нь огт хэрэглэгдээгүй мөртөө зардалд оруулаад бидэнд бичсэн.
За ингээд одоо төлөөлөгчийн газар өөрсдөө байгуулсан. Бээжинд. Тэгээд тэрнийхээ зардлыг манай хөрөнгө оруулалтын дээр авчиж бичсэн Монголын талын хөрөнгө. 30 сая доллар. Тэр нь манайд огт бүртгэгдээгүй. Тийм газар бичсэн. Хятадын нутаг дээр 55 сая доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Тэрийг манай зээлэн дээр авчиж бичсэн. Монголд одоо 220 кВт-ийн нэг цахилгаан дамжуулах шугамыг барьдаг үнээс хятад барьсан үн нь 3 дахин өндөр. Гэх жишээтэй. Ерөөсөө энэ зөрчлүүд бол дандаа Монголоос мөнгө саахал ийм л үйлдэл явсан. Тэр нь 1.8 тэрбум. Тэгээ энийг одоо ямар зөрчилгүй сайхан байна гэд хүлээгээд авцсан сая Дубайн гэрээгээр. Энийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Манай төрийн байгууллагууд оюу толгойд хийсэн шалгалтын дүнг аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд их хурлаар хэлэлцэх гэж байтал ерөнхий сайд сайхан бэлэг 14 хоногоор хойшлуулж өгөхийг хүсжээ. Шалтгааныг нь тайлбарлахдаа засгийн газар бонд гаргах гэж тайлбарлаж байсан ч гинт тэрээр Дубайд очоод санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээнд гарын үсэг зурсан байна. За ажлын хэсгийн шалгалтын дүнд нийтдээ 1 тэрбум 885.9 сая ам долларын зөрчилтэй асуудал илэрсэн. Энэ зөрчлийн дүн нь бол нийт хөрөнгө оруулалтын 33.9% эзэлж байгаа хгүй 33.9% юм зөрчилтэй. Ажлын хэсгийн мэдүүн хэлээд шүү дээ. За хөрөнгө оруулалтын их үйлсвэрийг баталгаажуулан дүн хүлээн зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалтын зарлаас хас тооцоог байна. Тэр талаар хөрөнгө оруулалтын зарлаас хас тооцдгүй ийм юм хийчихэд байгаа хгүй. Тэг ийм зүйлүүдийг ярихгүйгээр Дубайн гэр хийчихэд байгаа учраас эхлээд бид одоо 2 тэрбум орчим долларын зөрчил гараад байхад энийг ярихгүйгээр шууд Дубайд хийснийг одоо бид буруутгаад амд. За хувь нийлүүлэгчийн зээлийн хүү тооцох суурийг буруу тооцсноос зээл болон хүүгийн үлдэгдэл буруу тооцоологдсон байгаадаа ингээд дүгнэлт гаргачихсан. Юун дээр за анган шатны баримтаар нотлогдоогүй хуримтлуулан тооцсон аккурат өглөг үүсгэсэн байна. Энэ дээр бүгдээр нь саяны улаан сайд хийсэн тооцоолсноос гадна энэ дээр бас тоонууд байгаа. Шаардлагатай юм бол бид энэ тоонууд гэдэг юм байдий. Одоо хүнтэй гэрээ байгуулад тийм ээ. За би чамаас экскаватор аавна гэж гэрээ байгуулж чанд мөнгө шилжүүлчихлээ. Гэтэл экскаватор орж ирээгүй. мөрчсөн байлаа мөнгө. Тэгэхээр шилжүүлсэн мөнгөөрөө хөрөнгө оруулалт биччихдэг. Нөгөө экскаватор орж ирээгүй. Тий. Баггүй юу? Тэгэхээр Тэгэхээр яаж гинөө? энэ дэлхийд одоо орж ирэх ч юм уу, үгүй ч юм уу юм бэ? Хос бичсэн. Тэгээд танад энэ офшор дамжуулан бүрдсэн 338 сая долларын асуудал яригдчих. Гадна үйлчлэгээ үзүүлээд офшорт байгаа юунуудад мөнгө төлсөн. Гадагшаа мөнгө төлсөн бол татварын хуулиар бид нар 20% татвар авах ёстой. Тэр татвараа огт бодоогүй мөнгө шилжүүлсэн. Баланс 300 сая доллар. Балансын эргэлтийн бус хөрөнгийн илэгдлийн болон хүүгийн зарлаа нэмэгдүүлсэн байна. Баланс. Тэгээ аваагүй экскаваторыг дансандаа биччихээд илэгдэл бодчихж байгаа. Тий. Одоо Монголын тэр ордыг бүхэлдэн тавиад лицензийн тавиад энэ одоо том бүтээн байгуулалтын ашиг орлогыг бүгдийг тавиад ингээд нэмээ дээрээс нь 6 миллиард доллар авах юм хийгээд ирлээ шүү дээ. Эннийхээ 4.2 ч байна уу миллиардыг тэр Риотент компани, толгой компани балансын тусгаар ингэж хийсэн байна. Энэ Монгол ирэхгүй хөрөнгө. Тэгэхээр энэ саяын гарсан бүсчлийг хааж энийг одоо цайруулах нэг алхам асуудал өөрөө ноцтойгоос гадна ер нь манайхс одоо өгөх ёстой гэж тэдний ойлгож байгаа бүх юмыг саяын 6 миллиард доллар дарах гэсэн юм орлого үзэхээс өөр ямар ч арга байхгүй байна. Энэ хууль зүйн утгаар ингэж ойлгогддог гэж бодож байна. Ерөнхий сайд сайхан бэлэг өнөөдөр оюу толгой зогссон мэтээр ярьж байгаа. Гэвч өнөөдөр оюу толгой хэвээ ажиллаж жилдээ 2 тэрбум ам долларын алт зэсийг экспортж байна. Даанч энэ мөнгөний өрдөө 5% нь Монгол татвар хэлбэрээр үлдээж 95% нь гадаадд байгаа. Оюу толгойн далдуурхай 7 жилийн дараа ашиглалтанд орно гэтэл Дубайн гэрээ батлагдангууд маргааш далдуурхай ажиллаж валют сутгах гэж байгаа гэж ард иргэдийн толгойг угаах хэрэггүй. Иймээс Дубайн гэрээ хүчингүй болохыг шударгаас эвслэж шаардаж мэдэгдэлд хүргүүллээ. Одоо миллиард 400 сая долларын хөрөнгө оруулалтыг шалгах бас нэг сонирм гарах. Наадам болоход сар гаруйхан